муу ёрын одоо тийм өндөр тушаалын түшмэд израильчуудыг одоо нэг бүрчлэн бүгднийг устгах, аймаглан устгаж алах, одоогоор бол геноцид хийх те ийм төлөвлөгөөг боловсруулаад хэрэгжүүлээд явж байсан. Ийм үйл явдал гардаг. Яг тэрний өмнөхөн юу болдог вэ гэвэл Васти гэдэг хатан огцроод тэгээд Эстер одоо Персийн одоо Вавилоны те том улсын хатан болон гарч ирсэн ийм үйл явдал тохиосон байдаг. Тэгээд энэ Хаманы үйл явдал ингээд хорон санаа хэрэгжээд явж ирсэн чинь тэр улсын хаан Ахашверош хаан нэг шөнө нойргон онсон байгаа. Нойр нь холдсон байгаа. Тэгээд одоо өнгөрсөн бүхэл одоо түүхүүдийг уншуулаад сонсоод байж ирсэн чинь нэгэн ордны хувилдааны талаар түүхийг олж уншдаг. Ордны одоо хаалгач нар хааны амь насанд халдах гэж байсан үед Мордехой гэдэг хүн аварсан талаар. Тэгээд Мордехой ерөөсөө шагналаа хүртээгүй байгааг олж мэдсэн байдаг байна. Тэгээ энэ үед ингээд өглөө дөнгөс хэрэг байжсэн чинь Хаман Мордехойг одоо алуулъя гэдэг те хорон төлөвлөгөө одоо хэрэгжүүлээд 50 тухай дүүжлүүрийн ос бэлтжээд хаанаас гуйх гээд ороод ирдэг байгаа. Тэр үед хаан Ахашвероос асуудаг байгаа. Хаан хамгийн хайртай хүнтэй ямар шагналыг өгөх вэ гэж асуудаг те. Тэгсэн чинь өөөстэй ийм шагналыг өгөх хэрэгтэй, тийм шагналыг өгөх хэрэгтэй те. Өөрийнхөө одоо морийг унуулад те хамгийн хайртай хүнээ дагуулад хотыг тойруулад те хаан одоо өөрийнхөө нүдний таалд орсон хүнийг ингэж шагнал урамшуулыг өгнө гэдгийг хэлүүлэх ёстой гэж хэлдэг байна. Гэтэл Ахашвероос хаан юу гэж хэлдэг вэ гэвэл за чи одоо Мордехойг орж ирэхээр нь яг түүний одоо хааныг бариад миний морийг унуулад ингээд тойруулаад явуулаарай гэдэг хэлдэг байна. Бүгд хамтдаа Библийн нэгээд Эстер номын 6 дугаар бүлэг дээр хамтдаа очицгоо. 6-гийн 1-ээс ахуулаад уншиж өгье. За энэ хэсэг бол Эстер ном дээр гарч байгаа эргэлтийн маш тийм онцгой хэсгийн нэг байна. Тэр шөнийн туршид хааны нойр хөлжиж тэрээр он цагийн хэрэг явдлын тэмдэглэлийг авчрахыг тушаасан тэдгэрийг авчирч хааны өмнө уншив. Ахашверош хааны амьд хүрхийг санаарсан босхны санхүүл хоёр тайган Бигтан Терэш нарын талаар Мордехой хэрхэн мэдээсэн тухай тэнд бичигдсэн байгааг олов. Тэгээд хаан ингэснийхэн төлөө Мордехойд ямар нэр алдар хүндэтгэл олгосон бэ гэхэд өөрт нь үлсэж байсан хааны зарц нар түүнд юу ч хийгээгүй байгаа гэж хаанд хариулв. Хаан ордонд хэн байна вэ гэв. Тэгэхэд Хамаа Мордехойд бэлдсэн дүүжлүүртээ түүнийг дүүжлүүлэх тухай хаантай ярихаар хааны өргөөний гадаад ордонд дөнгөж орж ирээд байлаа. Хааны зарц нар түүнд үзэгтэн Хамаан ордон дотор зогсож байна гэхэд хаан түүнийг оруул гэв. Тэгээд Хамааныг орж ирэхэд хаан түүнд хүндэтгэлээ үзүүлэхийг хүсэж би хүнийхээ төлөө хаан хүн юу хийвэл болох вэ гэхэд Хамаан зүрх сэтгэлдээ хаан хэнийг надаас илүү хүндлэхийг хүсэх билээ гэж бодов. Тэгээд Хамаан хаанд хариулахдаа хааны хүндлэлээ үзүүлэхийг таалж буй хүнд зориулж хааны өмсдөг дээл хааны ундаг морийг авчрав. Тэгээд толгойд нь хааны тэтмийг зүлгэж дээл болон морийг хааны тэргүүн ноёдын нэгэнд өгөх бөгөөд тэрээр хааны хүндлэлээ үзүүлэхийг таасан тэр хүнийг хувцлаж түүнд морь унуулан хотын талбайгаар хөтлөн явж хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд ингэж үлдэнэ гэж өмнө нь тунхаглаг гэвэ гэж хэлсэн. Хаан болохоор юу гэж бодсон бэлээ те? Намайг л тэгэх баг гэдэг өөртөө зориулаад ингэ хэлсэн баг. Гэхдээ бол Мордехойг алахын тулд тийм төлөвлөгөө боловсруулж чадсан. Гэтэл энд ингээд эргэлт явагддаг байгаа те. Бурхан өөрөөр хэлэх юм бол түүхийг эргүүлдэг байгаа тийм. Ингэж эргүүлээд яасан байвал нөгөө ёрын муу төшмөл Хамаан өөрөө дүүжлүүртээ очих хэмжээндээ юм болоод харин Мордехой өргөмжлөгддөг байгаа. Түүхийг тийхүү эргүүлдэг байна. Тэгэхээр Монгол оронд Христийн сайн мэдээ орж ирэхдээ бид бүхэнд оюун санааны өөрчлөлтийг авчрах үедээ бидэнд итгэл найдварыг авралыг өгөх тэр үед бол монголчуудын түүхэн цаг үе бол бас амаргүй тийм цаг үе байсан байна. Хамгийн одоо боломжгүй юм шиг тэ хаалга нээгдээд эрх хэрэгчлөөнд хүрсэнтэй зэрэгцээд бидэнд Христийн сайн мэдээ тунхаглагдж эсний аврал бидэнд орж ирсэн байна. Магадгүй энэ үндэсний хувь заяа хаашаа ирэх нь тодорхой бус байсан тийм цаг мөччдсэн Бурхан бас монголчуудыг хайрлан өрөвдөж өөрийнхөө сайн мэдээний үд хаалгыг нээсэн байна. Энэ түүх бол эзний хийсэн авралын сайн мэдээний түүхтэй бол манай үр дүнгийн чуулганы түүх бол сашгүй холбоотой юм аа. Амен.
бид байгуулагдсан цаг мөчөөс ахуулаад эзний сайн мэдээний төлөө зүтгэсээр үнэхээр одоо хүний хувьд зарим үед алдаатай оноод үе байдаг ч гэсэн зүрх сэтгэл маань бол дандаа Бурхны үгэнд түүний сайн мэдээний төлөө зүтгэсээр энэ өдрийг бид нар хүрчээ. Зарим үед бидний дайсан муу сүнс, муу зүйлийг одоо төлөвлөн боддог боловч Бурхан бүгдийг харан зохицуулж Тэнгэрлэг эрх мэдлээр өөрийнхөө нэгүслийг бидэнд хүртээсээр байдаг юм аа. Ингээд Эстер номон дээр гарч байгаа түүх үргэлжилдэг. Эстер хатан Мордехай нар хамтран хичээн зүтгэсээр, залбирсаар, мацаг барьсаар устж үгүй болох өдөр нь авралын өдөр болж хувирсан байна. Одоо тухайн үед тооллоор бол 12 сарын 13, 14-ний өдөр. Устж үгүй болох өдөр нь авралын өдөр болж өөрчлөгдсөн. Өө гашуун нь баяр баясгалан болсон. Гашуудл нь цэнгэл болж хувирсан байна. Яг л эзний үгэн дуулал номон дээр хэлсэнчлэн те Бурхан минь та надад үнсэн тэтмийн оронд те одоо жинхэнэ тэтмийг өгсөн юм аа. Гашуудлын маань оронд таар өмссөн байхад маань баяр ёслолын хувцсыг өгсөн юм аа. Тааран хувцсыг маань тайлж та надад магтаалын дээлийг өмсгсөн юм аа гэж хэлсэн байна. Тэр магтаалын дээлийг өмссөн эзнийг бас итгэж хүмүүс, итгэж ахын дүүс нар бид нар алдаршуулсаар байна. Ийхүү бүрийн баярыг юудэчүүдийн хувьд тэмдэглэж ирсэн. Үнэхээр бас Бурхны өмнө үрдэгээчүүд бид нар ч гэсэн аврагдан өршөөгдөж, золигдож, түүний нэрээр аврагдаж өнөөдөр хүртэл Бурхныг гэрчилсээр байна. Амен. Энэ замш дуул номын 121 дугаар бүлгийг бас уншихыг хүсэж байна. Үнэхээр харцаа хаашаа сонгохоо үл мэдэх хэцүү үе ард түмэнд байдаг. Хүмүүст байдаг. Дуул 121 дээр инхүү хэлсэн байдаг. Харцаа би уус өдөргөн хаанаас надад тусламж ирэх вэ? Тэнгэр газрыг бүтээгч эзнээс л тэрхүү тусламж минь ирдэг. Тэр хөлийг чинь эс гой болно. Чамайг хамгаалагч тэрээр үл үүрэглэнэ. Харагтун Израилийг хамгаалагч тэрээр үүрэглэгч үгүй, унтагч үгүй. Эзэн чамайг хамгаалагч, эзэн чиний баруун гар талдах сүүдэр юм. Шөнөөр саранд ч, өдрөөр наранд ч зохиолохгүй. Эзэн чамайг бүх муу бүхнээс хаацаалж тэрээр амийг чинь хамгаална. Орох гарах бүрийг чинь эзэн өдгөөгөөс мөнхөд сахин хамгаалах болно гэж хэлсэн. Амен. Бидний тусламж бол тэнгэр ба газрыг бүтээсэн эзнээс ирдэг юм аа. Бид нар ингээд хүнд чандхаа мэдэхгүй тий Монгол үгээр нөгөө хадны зэвсэр хавчуулагдсан халууны зүлцэг гэдэг шиг тий тул загассан мэттэй төлбөрөн тий яашаа орохоо байж ядсан тэр мөчөд Бурхан бидэнтэй хамт байдаг юм аа. Тэр бол үүргэлдэхгүй. Тэр бол хамгаалагч. Өдрөөрч, шөнөөрч гисэн тэр биднийг сахин хамгаалж байдаг юм аа. Эзний үгэн дээр бас байдаг. Энэ биеийг чинь хөнөөж чадах хүмүүсээс битгий. Харин бие болон сүнсийг чинь хөнөөж чадах хүчит Бурханаас эмээн сөгдөөрөө гэж бичсэн байдаг. Тийм үү, магадгүй биеийг сүнөөж устгах чадах юм. Гэхдээ бидний бүтээсэн сүнс бол эзэнлөөгөө очино. Сүнсийг устгах чадахгүй юм аа. Амен. Магадгүй энэ амьдралдаа бид нар зовлон жаргалыг туусаар харин бидний очих цэг бол эхлэл ба төгсгөл болсон альфа омега болсон эзэн юм аа. Амен. Би бас бүрийн баярын талаар бодож байгаа үедээ гэтэл номдэр гарч байгаа алгаслын өдрийн талаар бас тунгаан бодож бас эсний өмнө залбирч ирсэн. Тэгээд үнэхээр энэ алгаслын өдөр дээр өмнөх одоо орчуулгаар бол дээгүр өнгөрөх баяр гэж байгаа тийм. Дээгүр өнгөрөх баяраар Бурханд итгэдэг одоо Израильчуудын хувьд тийм шийтгэл бол дээгүр нь гараад явдаг. Урганы цус ингээд түргсэн, тотгонд нь түргсэн бүх айлууд шийтгэлээс аврагддаг байгаа. Тэгэхээр шинэ гэрэн дээр ч гэсэн Есүс Христ итгэдэг хүмүүс хурганы цусаар хурганд итгэлээр дамжуулан ийхүү аврагдаж шийтгэл тэдний дээгүр өнгөрсөн байна. Гэтэл номон дээр юудэчүүд аврагдаж харин Египтчүүдийн дээр шийтгэл бууж ирсэн байна. Тэгээд ерөнхийдөө бол эхлэл номон дээр одоо Йосефийн үеийн 70 хүн одоо Египтэд очиод нийтдээ нэг 430 орчим жил болдог. 430 орчим жилийн дараа Бурхан юу гэж хэлдэг вэ?
Авраамтай байгуулсан, Исаактай байгуулсан, Яаковтай байгуулсан би өөрийнхөө гэрээг саналаа гэж хэлдэг баг. Ингээ гэрээг санаа дурсаад бодоод үзсэн чинь Израилийн ард түмэн уйлж гин, гасалж гин, дарамтанд байна, зовж шаналж гин. Тийм учраас би одоо аврахын тулд ирлээ гэж хэлдэг. Тэгээ Мөсө асуудаг хэн намайг одоо явуулсан бэ гэж хэлдэг. Тэр үед бурхан хэлдэг байгаа. Би бол би. Яваа гэж хэлдэг баг. Өмнө нь Авраам, Исаак, Яаковын үед бол тэд нар намайг эзэн гэдгээр минь мэднэ. Төгс өчөд эзэн гэдгээр нь мэднэ. Харин би бол би. Өөрөөр хэлбэл хинээс ч хамааралгүй тусгаар оршдог. Тэр бурхан гэдгийг хэн ч мэдэхгүй. Харин би одоо өөрийнхөө энэ нэрийг илчлээ. Би бол би юм а гэж хэлсэн байна. Би хинтэй ч зүрлэгдэхгүй гэж хэлсэн байна. Ийхүү би бол би гэдэг эзэн бууж ирээд Мөсөг дуудах үедээ тэр нэг юм гацаа болцсон, ярьж чадхаа болчихсон, юмуд бол шантраад хойшоо явахаа боддог болцсон. Өмнө нь хийсэн одоо гэмт хэрэг ч юм уу те хүний амьд хүрсэн зүйлээ мартаж чадхаа болцсон. Тэр хаширсан хүнийг босгож ирсэн баг. Тэгэд би бол би гэдэг эзэн явууллаа. Чи очиод Израилийг чөлөөлөөрэй гэж хэлсэн баг. Тэгэхээр бурхан өөрийнхөө гэрээг дурсан санддаг юм аа. Энэ гэрээ бол одоо нэг тийм зүгээр нэг хүмүүс хооронд байгуулдаг гэрээ биш. Хүмүүс хооронд байгуулж байгаа гэрээ яадаг вэ гэвэл гэрээний альч тал нурж унахад боломжтой байдаг байхгүй. Тийм учраас яадаг вэ ингээ гэрээ байгуулахад дандаа тэгдэг л дээ. Маргаан гарах юм бол яаж шийдвэрлэх вэ гэдэг дандаа тусгаж өгдөг. Маргаан гарах юм бол аль улсын хуулиар шийдвэрлэх вэ гэдгийг дандаа тусгаж өгдөг. Гэрээг яаж цуцлах вэ гэдгийг дандаа тусгаж өгдөг. Гарч болохгүй гэрээ байгуулж юусоо болохгүй. Ягаад гэвэл ямар нэгэн давчгүй хүчин зүйл ч юм уу ямар нэгэн нөхцөл байдлаас болоод гэрээ биелэхгүй байж болно. Харин энд гарч байгаа гэрээний тухай ойлголт бол одоо ковенант гэдэг утгаа гарч байгаа. Энэ ямар утгатай гэрээ гэвэл гэрээний нэг тал нь магадгүй жоохон бүтлгүүтж магадгүй маа. Мах цуснд байгаа хүн байгаа учраас те. Гэхдээ нөгөө тал нь бол юусоо бүтлгүүтэхгүй. Тэр бол би гэдэг Яхва эзэн юм аа. Тэр бол төгс хүчит эзэн юм аа гэдэг хэлсэн байна. Үнэхээр израилчуудын түүхийг харах юм бол хурамч шүтэж байж болшгүйгээр муухай завхрах үед, оюун санааны завхрах үе байсан. Эстер номын түүхч гэсэн энэ завхарлууд явсаар агаад цөлөгдөж том улсын нэгэн хараат ус болоод 127 аймгийн нэг болоод тэгж муудсан тэр үед байсан байгаа. Харин дайсан бол юу гэж бодсон бэ гэвэл ерөөс яг энэ чигтэнд бүр ингээд дараа байхгүй болгоод те бүр нэг бүрчлэн гэрлүү н ороод те аймаглаад устгаад бүр ингээд байхгүй болгочихъя гэдэг асуудлыг ярьсан байна. Египтэд чинь 430 жил дарлуулж явах үед Египчүүд чинь бодсон байгаа. Энэ ард түмэн хитрхи хүчрэг болоод өсөөд байна. Магадгүй дайн гарах юм бол бидний эсрэг хүмүүстэй нийлээд устгах гаргаж магадгүй. Тийм учраас эрэгтэй хүүхд гаргах юм бол устгаадаа гэсэн бодлоо дэвшүүлсэн байна. Гэхдээ энэ бүрдийн ард өмгөөлж хамгаалж байсан нь бурхан байсан байна. Тэгээ яг л эцэг хүн өөрийнхөө үр хүүхдийг өрөвддөгтэй адилхан. Зарим үед ингээд алдах үед нь буруу юм хийгээ явахад нь эцэг хүний зүрх сэтгэл дотор буцаагаад хүлээж авах орон зай байдагтай адилхан. Бурхан өөрийнхөө ард түмэнд тийгөө хандсан баг. Тийм учраас бурхан өөрийнхөө ард түмэнд очиод Израилийн зовлон шаналлыг харж Египтээс тэднийг татан чөлөөлөн авч гарсан баг. Тэгээд чуулганыхаа 33 жилийн баярыг би бас бодоод эзний өмнө залбирч байхад үнэхээр Библиэлд бичигдсэн эзний түүхүүдтэй адилхан бидний бүхэл цаг мөчид салхи шуурхтаач байсан, баяр хөөртэй ч байсан бүх цаг мөчид бурхан биднийг өөрийнхөө бүргэдийн жигүүр дээрээ тээж явж биднийг авч явж энэ өдрийг хүртэл явжээ гэж бодохоор бурханд маш их талархсан баг. Яг л израилчуудтай адилхан бид нар ч гэсэн бас их хүнийхээ хувьд их алдсан. Нүгэл дунахүйч байсан, сорилтонд орсон. Бид бас сул дорой байсан. Яг л тийм байсан. Гэхдээ нөгөө талд байгаа бурхан бол гэрээний нөгөө талд байгаа бурхан бол биднийг үрж дүүрсээр авч явсаар байгаа тэр нэгэн эзэн юм аа. Амен. Эстер номын 4-ийн 14-р ишлэл бол маш юм алдартай, их гоё хэсэг, сэтгэл догтлон. Энэ болоод байгаа үйл явдлууд юм бас нэг тийм эргэлтийн, түлхэлтийн цэг болсон юм түүх гэдэг. Энэ 4-ийн 14-р ишлэлээр юу гэж хэлсэн бэ? 12-оос эхлээд уншъя.
Тэгээд Эстерийн үгийг Мордехай дамжуулахад тэрээр Эстерт хариу болгон хааны өргөнд байгаа чи бүх Юудэ хүнээс ганцаараа мултарч чадна гэж бүү сан. Хэрв чи энэ үед чимээгүй байвал Юудэчүүдэд өөр газраас тусламж аврал ирж харин чи болон чиний эцгийн гэр сүнэн хааны эрт дарахад хүрсэн чинь энэ цагийн төлөө ч юм билүү хэн мэдэх билээ гэж хэлүүлсэн байна. Ер нь яагаад вэ гэхээр Эстер шууд хааны ордон руу ороод тусламж гуйх юм бол үхлийн аюул эрсдэл түнд байсан баг. Яг бол хаан дуудахгүйгээр орох юм бол хаан өршөөлөө үзүүлэхгүй байх юм бол шууд цаазлалт. Тухайн хууль ёсыг уландаа гიშгэж. Вашти хатны хувьд ч гэсэн өмнөх огцорсон хатны хувьд нэг иймэрхүү үйл явдал тохиолдсон баг. Хааны хүндлэг. Тэгэхээр шууд орох юм бол цаазлуулах аюултай. Гэтэл тухайн байсан дээр суусан хот даяар өгвөл Юудэчүүдийг одоо ширхэглэн устгах гэдэг тушаалаад гадаа бол бөөн уйл амьайлан болж ирсэн. Эстер хатан дотор байсан. Мордехай бол хааны гудмаа хаалганы нааталд тааран хувцас өмсөд гашуудад байж ирсэн. Тэгэд хэлж байгаа, Эстерт хэлж байгаа. Охин минь чи одоо ороод хаанд ороод бидний өмнө очиод аврах тэр зуучлалын үгийг хэлээч чи одоо орооч гэж хэлдэг баг. Харин Эстер хэлдэг. Хэрэв би хаанд дуудаг байхад орох юм бол би алуулна шүү дээ. Ягаад гэвэл ойролцоогоор нэг 30-аад өдөр би огт дуудагдаагүй. Би баг мартагдсан байна те. Хэрвээ орох юм бол би хөөх аюултай гэж хэлдэг. Тэр үед хэлдэг байгаа. Хоёр зүйлийг Мордехай яасан. Нэгдүгээрт нь хэрвээ чи очихгүй бол орохгүй бол бурхан бол өөрийнхөө ард түмнийг аварнаа. Магадгүй өөр нэгэн очиод энэ ажлыг хийх болно. Чи биш өөр хүн очиод хийх болно. Би бол тэрэнд итгэлтэй байна гэж хэлсэн баг. Харин чиний эцгийн гэр бол сүрэх болно те. Өөр хүн очиод энэ авралын ажлыг хийх болно гэдэг хэлсэн. Хоёрдугаарт нь энэ хамгийн их гоё сэтгэл хөдлөмөр эс. Тэр нь юу гэхээр хааны эрх дарахад хүрсэн чинь энэ цагийн төлөө чинь билүү хэн мэдлээ гэж хэлсэн баг. Яг энэ гамшигын сүрлийн цаг мөчийн төлөө чи хааны дэргэд байгаа чинь билүү те. Тийм бол чи одоо ороороо яваарай гэж хэлсэн баг. Тийм ээ Эстер өөрийнхөө төлөө мацаг баран залбирахыг хүсээд тэгээд яваад ордог баг. Энэ цаг мөчид бас бүгдээр хамтдаа өнөөгийн цаг үеийг бас бүгдээр бодож үзье. Өнөөгийн цаг үе яг ямар цаг үе юм бэ? Бид нар яг ямар цаг үеийн түнд амьдраад байгаа юм бэ? Мэдээж одоо нийгэм одоо солигдож өөрчлөгдсөнөөс хойш өөрөөр хэлбэл одоо тоталитар буюу те нэг намын эрх мэдэлтэй байсан 70 жил өөрчлөгдөөд сүүлийн 30 жилд те магадгүй 40 орчим жилд те маш олон юм өөрчлөгдсөн. Хүмүүс маш их өөрчлөгдсөн те цаг үеэл маш их өөрчлөгдсөн. Манай ахмадууд маань бол бүр сайн мэдчихэж байгаа х те ер нь юм яаж ингэж хурдцсан өөрчлөгдөж. Энэ бол зөвхөн техник технологийн өөрчлөлт биш л те энэ бол хүмүүс маш их өөрчлөгдөж байгаа. Өөрөөр хүн бол ерөнхийдөө бас хүн биш болж байгаа гэж байгаа. Хүн бол ер нь муу тал руугаа явж байгаа гэсэн. Энэ бол бас эцсийн цаг үеийн нэгэн шинж тэмдэг байж болно те. Ерөнхийдөө хүмүүс бол нүдэндээ зөв гэж бодсноо л гэдэг гэсэн. Юу нүдэнд нь зөв бэ? Тэрийг л хэлдэг. Яг үнэхээр зөв үү буруу юу хамаагүй. Өөрт нь зөв үү санагдах юм бол тэрийг л хэлдэг гэсэн. Тэгээд ганцаараа байх, ганцаардал гэдэг бол бас их том зүйл болж өөрсөн баг. Хүмүүс ганцаараа ажиллаж, ганцаараа олж, ганцаараа амжилтанд орохыг хүсэж байна. Хамтдаа хийхийг хүсэхгүй байна, тэ. Энийг дагаад ирэхээр ганцаардал гэдэг зүйл гарч ирж байна, тэ. Тэгэхээр яг ярьдаг л да ганцаараа байх, ганцаардал өөр л гэж ярьдаг л да. Гэхдээ ерөнхийдөө хүмүүс ганцаараа байх туфтаа болсон. Өөрөө мэдэх туфтаа болсон. Тэгээд ганцаараа байгаа хүмүүс ганцаардалд ордог болж ирсэн. Ганцаардлаа тайлахын тулд янз янзын донтолтод орж эхэлдэг болсон. Тэр донтолт нь ингээд тархийг нь кодлдог болж эхэлсэн. Маш олон мөрөөдөө тоглоом, за өөр юу те ямар нэгэн мансуурлах бодисууд те эсрэг хүүс те тэр би сүултээ бүр ингээд өөрийнхөө хүсэн дээр хүртэлтэй сорилтонд ордог те. Ингээд энэ бол тарх бол ингээд хүнийг ингээд кодчилж гисэн. Тэгээд хүн зүг зүгээр явж явах төрөлтэй тархины кодонд автаад те яг нийгэм тэгж кодлохыг хүсэж байгаа байхгүй те. Тэгээд өөрөө мөрөхгүй тэр юм бол явж орж байгаа ийм байдал руу ордог гэсэн. Тэгээд завгүй байдал бол маш их автгаа болсон. Асуухаар те уучлаарай завгүй байна те. За тэгж жагаад нэг уулзъя те. За нэг тэгж жагаад нэг сайхан таарч юм уу те. Тэр завгүй байдал бол хамгийн том тренд болж ирсэн. Карьер олох тэгээ хөөх. Тэгээд төгсгөл нь энэ бүх маань ерөнхийдөө бол нэлээд жоохон амиа хуваа хичээх тал руу орж ирсэн.
өөрөлдөл монгол хүн биш болж хувирсан баг. Гэтэ энэ бол яг л нөгөө мэлхийг нөгөө тэр градусын усанд хийж ягаад айжмаар нөгөө 100 градус болгож буцалдагтай адилхан. Энэ бол маш айж явж байгаа. Тэр градус дээр байх үед хэн жинийг анзаарахгүй, 10 дээр байхад анзаарахгүй, 20 дээр байхад анзаарахгүй, 50 80 100 дээр жоохон анзаарч эхлэн тэгээд самуй зүсэд бол ингээд шалзраад бүр ингээд байхгүй бол. Тэгэхээр энэ бол ингээд багаар идчихэж байгаа. Оюун санааг бол ингээд ялцруулаад одоо ингээд кроптод болно гэж бүр ингээд ялцраад. Яг бидний сүлүүдийг хэрэглээд байгаа авилал гэдэг үг бол яг энэ үг л дээ. Бүр кроптод орох. Тэгээ одоо юу гэдэг вэ? Ялцрах тэгээ бүр ингээд багх болох. Оюун санааны хувьд тийм болгож эхэлж байна. Харин өнөөдөр бас Бурхны үг бидэнд сануулж байгаа тэрний үг гэхээр энэ цаг мөчийн төлөө л чуулган дуудагдсан биш үү гэдгийг бид нар сануулж байгаамаа. Энэ цаг мөчийн төлөө л бид нар итгэгчээр дуудагдсан биш үү гэж хэлж байгаа. Бурхан бол авралынхаа ажлыг хийнэ тий. Яг гоо та магадгүй бид зүгтаагаад явж болно. Гэхдээ хин нэгнээр хийх болно л гэдгийг хэлж байгаа. Харин тэр хүн нь та биш юм биш гэдгийг хэлж байгаа. Тэр хүн нь үрдийн чуулган биш юм уу гэдгийг хэлж байгаа. Та босоо зогсооч гэж хэлж байгаа. Та Бурхны үгтэй хамт байгаач гэж хэлж байгаа. Та оюун санаагаа шинчлэн байж өдөр болгон өөрчлөгдөөч гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр бидэнтэй хамт Бурхны үг байгаамаа. Бурхны үг бидэнд юу гэж хэлээд байна вэ гэвэл сүнслэг байгаач гэдэг хэлдэг. Сүнслэг байгаач гэж. Хүн бол зөвхөн бие махбодын хоол тэжээл аваад болдог тийм одоо бүтээл биш л дээ. Тэ. Амтан бол тэгдэг те. Сайхан хоол аваад тэгээ сайхан фитнес дасгал сургуулаа хийчих юм бол те. Амтан бол алцахгүй. Тэ. Одоо морь чи өртлөгдөг гэдэг байгаа шүү дээ те. Зөвхөн өвчнөдөд тахын бол хангалтгүй. Уул мол руу дахиад тахын бол фитнесэнд дэвшлээд те. Морины урт насл дэвшлдэг гэдэг байгаа байхгүй те. Амтан бол ерөнхийдөө тийм. Гэхдээ хүн бол зөвхөн хоол хүнс аваад биеийн сайхан болохоос гадна хүний үндсэн цаад хэрэгцээ бол сүнслэг байх. Сүнсний үе байх гэдэг бол маш тийм чухал болж байгаа. Ерөнхийдөө манай өнөөдрийн монголчуудын нийгэм бол энийг би ойлгож байгаа гэж бодож байгаа. Тэгээ сүнслэг байхын учир холбоотлыг ойлгоод байгаа гэж бодож байгаа. Тийм учраас төрөл бүрийн янз янзын бясалгалыг гаргаж ирж байгаа. Тэгээд хамгийн гол нь ямар асуудал байгаа гэвэл яг жинхэнэ амийг өгдөг сүнслэг байдлыг олж чадахгүй байгаа. Ам өгдөггүй хоосон байгаа юм. Тэрний цаана нэг тийм gaхан хоншоор байгаа юм. Тэрний хойноос яваад байгаа. Бяцлагаад байгаа. Гэхдээ амиа олж чадахгүй байгаа. Үгийг бяцлагаж чадахгүй байгаа. Тэнд ам байхгүй байгаа. Тэгээд яд гэвэл эцсийн төгсгөлд нь тэр шатлан байгаа пирамидын өрөөдөр байгаа нэг хүнийг шүтэх гээд байдаг. Тэр хаанагаа солонгостойгоо хятадд байгаа нэг хүнийг шүтэх гээд байдаг. Тэгээд тэрний хойноос бүр амиа амьдралаа зориулахс буцахгүй явж байгаа. Энэ бол жинхэнэ сүнслэг байдлыг хайж байгаа биш юм аа. Харин жинхэнэ сүнслэг байдал бол эзний үгэн дотор байгаамаа. Амен. Тэгэхээр бид бүхэн бас сүнслэг байдалтай эзний үгэнд анхаарал хандуулахдаа жинхэнэ ам энд байгаа шүү гэдгийг гэрчлэхэд бид бас өөрсдийнхөө хараа зорилгыг тавьцгаая гэдгийг ах トゥ нарт урамшуулъя гэж хүсэж байна. Дараагийн нэг зүйл бол эзний үгэн дээрээс бидний үнэхээр ятган хэлж байгаа зүйл бол Бурхан бидний хамтдаа бай гэдгийг хэлж байгаамаа. Амен. За бүгдээрээ нэг хэлээд үзхөө. Хамтдаа бай гэдэг. Хамтдаа бай. Амен. Бурхан ер нь бидний ганцаараа бай гэж юу ч хэлэхгүй байгаа шүү дээ. Дандаа хамтдаа бай гэж хэлж байгаа шүү. Тэгээд яса итгэлийн ахын дүүс нартай бас урамшуулсан бас бид бүгдээрээ хамтдаа байя гэдэг хэлмээр. Энээс чинь ч өөрсөн ч Бурхны үгэн дээр бүгдээрээ хамтдаа байцгаа. Ер нь Бурхан бас манай Бурхан чих айхтар шүү дээ. Аюугаа тийм үнэгүй авралыг бидэнд өгч гисэн. Энэ бол тест аюугаа үнэгүй. Тэгвэл авралтаа дагуулад нэг юм өгсөн. Тэр ямар юм өгсөн бэ гэвэл авралтаа дагуулад бидэнд чуулганыг өгсөн байхгүй. Авралтаа дагуулад бидэртээ итгэж найзыг маань өгсөн байхгүй. Тэгээд яг энэ чуулган итгэж найз маань бол үнэхээр бидний гоё босгодог их гоё сайн. Гэхдээ зарим үед яадаг гэвэл бүр төвчмээргүй байдал биднийг хүргэдэг байхгүй тий. Би яаж энэ хүнийг төвчих юм бэ гэмээр тий. Уучлаарай би нүнтэй төвчиж ингээд цуг сууснаас баг тустай байж исэн дээр юм а гэх тийм бодол хүрдэг байна. Гэхдээ Бурхны үг бол итгэж ахын дүүс биднийг хамтдаа байгаарай гэдэг хэлж байгаа. Бурхан авралтай хамт бидэнд чуулганыг өгсөн юм. Авралтай хамт итгэж найзыг маань бидэнд өгсөн юм. Тэгээ биднийг хамтдаа байгаад, хамтдаа өсөөд, хамтдаа унж босоод, хамтдаа сураад, хамтдаа Бурхны үгээр бие бинийг урамшуулаасаа гэдэг. Энэ бол Бурхны хүсэл юм аа. Үнэхээр зарим үед бас залуучуудыг харах юм бол бас амаргүй байдгаа. Одоо хичээл сургууль гэдэг бол нэр өөр болсон.
ажил карьер хийж байгаа залуучуудын орох юм бол үнэхээр амаргүй байдаг. Хагас бүтэн сайн ялгаагүй болсон. Шүнд үл хүртэл ажилтдаг болсон, амаргүй болсон. Үнэхээр магадгүй миний тооцчоор 7 хоногт нэг дунджаар нэг 50-60 цагийг бол сурж байгаа, ажиллаж байгаа. Тэгээ 50-60 цагийг сураад тэгээд зарим үед орон нутагт ажиллаад, зарим үед гадагшаа яваад тэгээд ингээ зарим үед хагасанд нь ажиллаад ингээд бүтэн сайнд нь бас тий нэг амарчмаар санагддаг гэдэг бол ойлгож байгаа. Тэг яг тийм байгаа. Гэхдээ бид энэ эзний өдрийг 5 өдрийн залбирлыг, 1-р өдрийн залбирлыг бид харахтаа энэ бол сүнслэг амралт юм а гэд бүгд харж. Тий. Энэ ч хүн хэлээд шүү дээ. Хүн зөвхөн одоо тий биеэр амьдрдаг юм биш ээ. Сүнсээр амьдрдаг гэдэг шүү дээ. Тэгэхээр ингээд гоё сүнсээ амраахын тулд тий сүнслэг байдлаа дээшлүүлэхийн тулд оюун ухаанаа шинтгэн өөрчлөхийн тулд ирэх юм бол энэ дээр ирж байгаа цаг маань бол ерөнхийдөө бол амралтын цаг шүү. Тэгээ бид нар бүтэнсээ өдөр цуглаандаа ирээд нэг 2 зүйлийг хиймээр байгаа юм. Тэгээд манай баяр сайхан ахлагчул энд их сайн уриалдаг л да. Тэгээд сонсогдож явах таатай. Тэгээд нэгдүгээрт нь цуглараад нэг гой сайхан хоол идъя л гэдэг. Одоо ч энэ доороос их сайхан хоол өнөртэй л ах шүү. Тэгэхээр бүтэнсээ өдөр ингээд цуглараад идэх юм бас хоол идэх нэг сайхан. Тэгээд дээр нь хамгийн гол нь юу гэвэл сүнслэг байдлын хувьд бид нар амарна гэдэг нэг аягүй чухал. Тэгээд нэгд өдөр одоо бид нар ч амар гоё сүнсний хувьд амарцсан хүмүүс орж ирнэ шүү дээ. Есүс Матай номын 4-ийн 4-р ишлэлээр ингэж хэлсэн. Хүн зөвхөн талхаар бус харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрд юм а гэж хэлсэн байна. Амен. Тэг хүн бол зөвхөн талхаар амьдрд юм биш ээ. Атар талхаар амьдрд юм биш ээ, тэ. Мишелийн зүссэн талхаар амьдрд юм биш ээ, тэ. Хүн бол Бурхны амнаас гарсан үгээр амьдрд юм а. Монголчууд маханд аягүй дуртай л та, тэ. Тэг хүн зөвхөн махаар амьдрд юм биш ээ. Хүн зөвхөн өвлийн ичээр амьдрд юм биш ээ. Хүн Бурхны амнаас гарч байгаа үгээр амьдрд юм а. Амен. Олон жилийн өмнө зуны хөтөлбөр дээр би ингээл номлол байлаа тий. 1 цаг номлосон. Манай залуучууд гайг байна. 2 цаг номлосон. Бас боломжийн танагтаа харагдчихэв. 3 цаг номлосон. Бас боломжийн байна. 4 цаг дээр би ингээл хүн бол зөвхөн талны хүчээрээс Бурхны үгээр амьдрдаг юм амен гэсэн чинь манайха амен байхгүй болчихлоо шүү. Тэгснэ манай нэг залуу тэглээ шүү. Халахчаа хүн бас талгаар амьдрдаг штэ гэж хэлсэн. Талгаач гэсэн бас амьдрдаг штэ гэж хэлсэн. Тэг болохоор эзний хүмүүс хамтаа суулгахад талгаач гэдэг эзний үгээрч байх энэ хоёрыг хамтд нь байх нь хамгийн чухал. Энэ бол эзний ивэл юм аа. Үнэхээр нийгэм амьгүй утга учиргүй заримдаа тийм зүйлсийг хийж чинь, тийм эслэлийг хийж чинь харин Бурхны үгийг хамтдаа бясалгацгаая. Зөвхөн бие амраад нойртой байх төдийгүй сүнслэг авралын баяр хөөргийг мэдрэхтэй тэр сүнслэг авралын баяр хөөрийн эрхчлөөг баяр баясгалан бас хамтдаа мэдэрч дотроо бүгдээрээ түүнийг тээж амьдарцгаая. Тэг хамтдаа цугларч нэг зорилгоо олж харж нэг зорилго дотроо төлөвшөж тэр зорилгоороо бие бинийгээ урамшуулцгаая. Амен. Өнгөрсөн 5 өдөр бас эзний үгээс хуваалцах сэвэлтэй цаг байсан. Тэгээд би Магдалины цуглаанд оролцож байгаа хүмүүсээс асуусан. Бас дахиад нэг асуу гэж бодсон. Ер нь 33 жил гэдэг хэр урт хугацаа вэ? 33 жил гэдэг. Урт аа. Хүний хувьд урт аа. Тий. Би ч одоо 43 таа гэхээр одоо 30 жилийн өмнө итгэж болсон гэхээр ч одоо 13 таа дээрээс итгэсэн юм байна гэж. Ер нь их урт хугацаа тий. Одоо бид нар 10 жил, 20 жил ингээд явж байгаа. Ер нь итгэлийн амьдралын хувьд бол урт хугацаа. Тэгвэл гэр бүлийн хувьд хэр урт хугацаа 33 жил. Би нэг тийм юу сонсч уншиж байсан юу гэхээр ер нь бараг 30 жилийн дараа гэр бүлийн хүмүүс бие бинийгээ хайрлаж сурдаг гэж шүү. Тэ? Одоо нөгөө хөдөлгөөнөөр нь ойлгоод энэ яг ингэж байх шиг байна. За би ингэж чий гэж тэ. Тэр хүртэл яаж ийнө гэхээр одоо ингээл нөгөө их гоё дурлалын үе явж гин, бал сарын үе явж гин. Тэгснэ ингээ харсан чинь гівэнт шал хэрэггүй үнтэй суцсан юм шиг байна тэ. Тийм бодол төрнө. За тэгэл хамаатан садан тэ хатмын аав ээжийн ах дүүгийн тэгээ эдийн засгийн маш олон юм дээр гарсаа. Тэгээд магадгүй нэг доод нэг 20 жил тэгээд ер нь дунджаар нэг 30 жилийн дараа
хүмүүс бие бинийгээ хайрлаж сурдаг гинэ. Тэгээд одоо би бас энэ их үнэн юм шиг санагдсан байна. За тэгэхээр би бас гэрэлчээд ихтэй хэдэн жилүүдээ бол бас бодоод байсан байгаа. Намайг өстэй жоохон илүү халамжлаасаа л гэж бодоод байсан. Тэгээд сүүлийн жилүүд бас ойлгоод бас юу гэхээр за би чинь манай эхнээс ч одоо миний ээж ч биш, эмээч биш. Тэгээд энэ ч одоо би даасан тусдаа хүн. За энэ хүн чинь бас хайрлуулах хэрэгтэй. Гэж баг 20 орчим жилийн дараа хүн ойлгож шүү дээ. Жогоо ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгээ манай залуучуудын дунд ингээд их нэртэй дургуутсан гэрэл цуцлтын нэг шалтгаан байд. Тэр нэг өгөхөөр чи миний ээжийг хайрлаагүй гэдэг байхгүй. Тэгээ тийм тохиол байдаг. Ер нь эрэгтэй хүн бол нөгөө ээжтэйг айгүй ойр өгдөг учраас тийм. Тэгвэл нөгөө анх гэрлэх үедээ би бас хэлэх стон болоо гэж бодсон байхгүй. Ажендагаа тэ төлөвлөгөөгөө. Чи миний ээжийг хайрлах хэрэгтэй шүү. Би бол нэг чухал биш шүү гэдэг ч юм уу те. Тэгээ анх бол ингээд гэрлэх үедээ яадаг гэвэл хоёр биенээ л хайрлан тэнцүү байна гэдэг Монгол улсын гэр бүлийн тухай хууль заасны дагуу те. Игч тэгш эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сайн дураараа ийм юм а гэснэ. Явцын дунд ингээд нэг өөр зүйлүүд гараад ирдэг тохиол байдаг. Тэгээд яг хаа энийг яагаад ярмаар санагдсан бэ гэхээр бүр хоёр удаа ярмаар санагдсан бэ гэхээр монголчуудын хувьд үнэхээр гэрэл цуцлалт бол маш хэцүү асуудал болчиход байгаа. Энэ бол жил болгон хэд дахин нэмэгддэг асуудал болж орж байгаа. Харамсалтай нь хайр үүсгэхээс өмнө 20 жилээс өмнө 30 жилээс өмнө маш олон хүмүүс ингээд гэрэлтэй цуцлаад явж байна. Тэгэхээр залуучдаа оронтойгаараа хайр үүстэл хүлээн шүү. За яа. Энэ зүйлийг хэлмээр. За одоо бүгд нэр бодсон. Сүм цуглааны энэ маань хувьд 33 жил хэр урт хугацаа юм бэ? Би ингээд Түмэ пастор тэргүүтээ нэг хэдэн хүмүүст амар хатархаж өгдөг байхгүй. Жилээрээ босоороо гэдгсэн чинь те. Би чи 30 дээр боссон чинь Түмэ пастор болон нэг хэд хэдэн хүмүүс үлдээд 33 дээр ингээд босдог байхгүй. Одоо би тэгээд шинэ санал дэвшүүлмээр байна. 10 жилээр нь явчихаач тэхөө нэг жилээр их нь аюу хэцүү те. Хэдүүлээ ингээд 50 жил 100 жил болчихвол амар олон удаа боссон хэрэг болно шүү дээ. Тэгэхээр 33 жил гэдэг чуулганы хувьд хэр урт хугацаа юм бэ? Би бодохдоо бол чуулган яг л одоо л төлөвшөж эхэлж байна гэж бодож. Чуулган одоо л итгэж ахын дүүснараа байгаагаар нь хүлээн зөвшөөрж сурж байна гэж бодож. Юм бол шүмжилчих гээд байдаг те. Өндөнгөтлөл те. Би итгэж хүн байж ингээд явах вэ? Эсвэл чи итгэж хүн байж ингээд явах вэ? Хоёулаа итгэж хүн байж ийм яриад явах вэ? Гэт яг ингэх гээд байдаг. Заримдаа нэрээ ингээд олон хүмүүс цугларсан газар ингээд бас амаргүй шүү дээ тий. Харин одоо л бид нар яг байгаагаар нь бие нэгэ хүлээн зөвшөөрч байна. За манай хүн бол жоохон иймдээ гэхдээ яг хуу давуу тал нь иймдээ. Өөрөө хүлээн зөвшөөрч сурч байна. Бие биендээ цаг гаргаж сурч байна. Бие биенийхээ төлөө залбирч сурч байна. Тэгэхээр 33 жил гэдэг бол бас тийм урт хугацаа биш юм ба. Энэ бол зүгээр чуулган төлөвшөж эхэлж байна. Удирдлагын болон олон донцлогоонуудын ард гараад чуулган хэлбэршиж эхэлж байгаа ийм цаг үйл байна. Тэгэд бас тийм шүү дээ. Бид нар юугаа сонгодгүй шүү дээ. Нөгөө хүн төрх хэсгээ сонгодгоотой адилхан хүн чуулганаа сонгодгүй шүү дээ. Бас их санаа. Тэгэл ирдэг анх эрэхтэй бол маш л гоё авралын говьд ирсэн. Үнэн тий. Ихтэй бас яг хөө тий хүмүүс байгаа юм чинь бас жижиг сажиг асуудал байна. Тэгэл яг энэ чуулгантайгаа хамт амьдарч, өвдөж, итгэрч тий босч бие биенийгээ ганцаардуулахгүй хамт байж те байгаагаар нь хүлээн зөвшөөрч те өөр нэмэлт юм шаардхаа болж те яг Библиэд хэлсний дагуу те та нар эхлээд бие биенээ хайрлаарай гэсэнтэй адилхан эхлээд бие биенийгээ хайрлж одоо сурч байна гэсэн. Амен. Би бас дотроо бодож явдээ. Ер нь манай чуулганы хувьд удирдлагын хувьд нэг 2 цаг үе байдгаа гэж дотроо бодож явдээ. Нэгдүгээрт нь илгээлтийн эзэд манай чуулганыг удирдах явж байсан. Тим цаг үе байсан гэж боддتي. За 1992 оноос 2003-4 он хүртэл бол илгээлтийн эзэд чуулганыг удирдах явсан. Тэгээд 2004 оноос хойш 25 он хүртэл ерөнхийдөө 20 илүү жил одоо Монгол удирдагч нар, нутгийн удирдагч нар чуулганыг удирдах явж байна. Нэрээ бас одоо ингээ харахаар Монгол удирдагч нар удирдах явж байгаа цаг хугацаа нь бүр 2 дахин илүү болоод ингээд явж байгаа харагдаж байна. Гэхдээ 2003-4 оны би санахад бас л их амаргүй цаг үеийг туулж байсан. Донцлогоотой байсан. Тийм цаг үйл байсан. Гэхдээ би одоо нэг итгэж байгаа зүйл нь юу вэ гэхээр
Монгол пастор ахлагч нараар удирдуулаад Монгол онцлогтой Библийн сургаал энэ юмудаа бас боловсруулад яг тухайн контекст орчиндөө энэ нийцэх хэрэгтэй байхгүй. Теолог боловсрох хэрэгтэй. Ингээд бодоод ирж байгаа 20 гаруй жилийн түүх бол Христийн бие дотроо ч гэсэн биднийг бас тодорхой хэмжээнд хүндлэх тэр цаг хугацаа бол өнгөрч байгаа болов уу гэж дотроо бодож итгэж явдгийн. Харин яг тэр цаг үе бол бас амаргүй цаг үед бол байсан. Гэхдээ одоо бол бид яг нутгийн чуулган боллоо. Сүхбаатар дүүргийн 9-р хорооны энгийн ямар ч айхтар том амбицгүй тэр үед ингээд 60 салбартаа ийм олон аймаг салбарсан ийм цуглаан гэдэг амбицаасаа татгалзаад яг л нутгийн амьдрал дотроо орон нутгийн нэгэн энгийн чуулган байя. Харин Христийн үгийг дагсан үгээ амьдралаараа Христийг гэрчлэхийн төлөө хичээ. Магадгүй зарим үед алдаж онно. Гэхдээ алдаж онсон ч гэсэн би бинийгээ босгоод дахиад урагшлая гэд ингээ 20 жилийг өнгөрүүлчихжээ гэж харж. Хамгийн төгсөлт нь манай улсын хувьд 33 жил хэр урт хугацаа юм бэ? Яг өндөө бол 33 жилүүд бол нэг 40 битанлоо нэг юм тусал ус ингээ цацсантай л адилхан хугацаа шүү дээ. Энэ маш бага хугацаа шүү дээ. Яг өндөө маш бага хугацаа. Ялангуяа Монгол шиг 3-4 мянган жилийн түүхтэй Төв Азийн цээжинд байгаа энэ улсын хувьд бол үнэхээр багахан хугацаа. Тийм урт хугацаа бол бас биш. Тийм болохоор би бас дотроо бодож явдаг. Тэрний үгээр энэ 30-40 жилийн эрх чөлөө сайн сайхан зүйлээр бүх түүхийг хэмжиж дандаа яг л ийм байна гэж бодож сэрэмжээ алдаж тэгээ эндээ ингээ бялуурч ингэх бол бас шаардлагагүй юм шиг санагдав. Бид одоо ч гэсэн их сэрэмжтэй байж улс үндэстнийхээ төлөө залбирч чадах бүхнээ хийж чармааж явах ёстой. Тийм цаг хугацаа юм шиг санагдав. Одоо ч гэсэн манай улсын хувьд маш тийм хөдөлгөөнтэй ийм ютагаар л явж байгаа. Тэгэхээр улс үндэстнийхээ төлөө залбирна гэдэг бол улс үндэстэн дотроо шингэж тэгээд дээр нь ингээд нэг тийм цөөхөн тоодоо хүмүүс ингээд тийм давс мэт амтлаг байж амтыг оруулна гэдэг бол бидний хувьд бол бас маш чухал зүйл болчиход байгаа юм аа. Тэгэхээр бас л Эстер номын 4-р бүлэгтэр гарч байгаа 4-ийн 14-дэр гарч байгаа энэ үг бол бас биднийг бас л сорж бидрээс асууж байгаа юм аа. Тэрний үг гэхээр та нар улс үндэстнийхээ давс нь байж чадах уу? Хэрвээ та нар чадахгүй бол хэн нэг хүн чадах болно шүү гэдэг. Та нар улс үндэстнийхээ давс нь байж чадах уу? Яг энэ цаг мөчийн төлөө та нар дуудагдсан биш үү гэдгийг Бурхан бас бидрээс асууж байгаа юм аа. Тэгээ үрдгийн чуулганы минь ахын дүүснэр та бүхэн дээр нь бид бүхэн дээр эзний ивэл ирэл дүүрэн байх болтугай. Тэгээд ирж байгаа гайхамшигтай аялал өдрүүд биднийг хүлээж байна. Бидний ойн баяр гэдэг бол Христ биднийг аварсны гайхамшигтай баяр хөөр юм шүү. Бурхан та бүдгийг мань ивэх болтугай.